За сайн мэцхан та бүхний өдрийн миний хөргийг Beauty брендийн нийт бүтээгдэхүүний танилцуулгыг орхиж байна. За энэ хүү сургалтаараа болохоор арьс арчилгаа болон үр будалтанд ордог нийт орс найрлага, за зөвлөгөө, бүтээгдэхүүнүүдийн танилцуулга, за анхаарах зүйлсийн талаар ерөнхийдөө үзнэ. За эхнийх нь арьс арчилгааны бүтээгдэхүүнд заавал мэдэх ёстой 5 орс найрлага байдаг. За үүнийхнийг нь болохоор гиалуроны хүчил. За энэ нь арьсыг чигээр дүргэж булбараа зөөлөн байлгадаг голын орс найрлага бөгөөд за 8D гэдэг нь 8 өөр молекулын хэмжээтэй гиалуроны хүчлийг нэг дор хослуулсан гэсэн үг. За үүний дараагаар болохоор алкогол фри, спирт агуулаагүй арьсыг хуурайшуулахгүй зөөлөн найрлагыг хэлнэ. За дараагийнх нь амьтанд туршилт хийлгүүгээр үйлдвэрлэсэн. За үүний дараагаар болохоор гидрогел. За энэ нь болохоор ус ихээр агуулгах чадвартай тунгалаг гелэн бүтцтэй материал юм аа. Арьсанд тавихад хөрвөлт тайвшруулах мэдрэмж өгдөг бөгөөд өндөр ус барих чадварынхаа ачаар чигийг удаан хадгалж арьсанд жиг дамжуулдаг орс найрлага. За дараагийн нь парабен фри. За энэ нь болохоор хадгалтын зориулттай химийн нэгдэл боловч их хэмжээгээр хэрэглэвэл арьсны мэдрэг байдал, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Битигод бүтээгдэхүүнүүд нь парабен фри байдаг нь даваа талтай. За үүний дараагаар нүр будалтын бүтээгдэхүүнд заавал мэдэх ёстой орс найрлагууд байгаа. За үүний эхнийх нь болохоор хагас майд. Энэ нь арьсанд натурал зөөлөн гэл баатай харагдуулна. За бүрэн гэлзүүлэхгүй ч хит хуурай майд биш. Өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой арьсан дээр хөнгөн тавтахтай мэдрэмжийг төрүүлдэг байна. За дараагийнх нь болохоор бүтэн майд. Гэлбааг бүрэн дарах тул арьсыг толгоор тослоггүй бүрэн хуурай харагдуулна. Удаан тогтцтой тослог арьсанд нэн тохиромжтой. За аква ихэнх шингэн бүтээгдэхүүний суур бөгөөд идэвхтэй найрлага болон тогтворжуулагч хадгалагч зэргийг уусгаж бүтээгдэхүүнд жиг тарааж өгдөг. За үүний дараагаар титаны давхар эсэл. За энэ орс найрлага нь болохоор өнгө цайруулах, нарнаас хамгаалах үйлчилгээтэй. За дараагийнх нь мика. Энэ нь болохоор гэлбаа гэрэлцэн эффект өгдөг. Илүү гоо сахны бүтээгдэхүүнийг илүү гэрэлцэн толгор байдлыг нэмэгдүүлж өгдөг орс найрлага байна. За арьсны асуудалд болон түүнд өгөх зөвлөгөөний талаар үзье. За арьсны нийтлэг асуудал ба анхан шатны зөвлөгөө. За ерөнхийдөө нийт ихэвчлэн 5 асуудал байдаг. За үүн нь болохоор батг, хуурайшил, нүсүдол, цочрол улаалт, хөгшрөл буюу үрчлээ. За эхнийх нь ерөнхийдөө батг гардаг шалтгаан гэх юм бол ерөнхийдөө тослог их нүх бөглөрсөн байдлаас ерөнхийдөө дийлэнхтэй батг гардаг. За үүний ерөнхийдөө өгөх зөвлөгөө нь болохоор хөнгөн бүтэцтэй бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө хэрэглэх байх нэ. За дараагийнх нь болохоор хуурайшилт. Энэ нь болохоор ус дутагдмал хамгаалалт муу байдлаас ерөнхийдөө үүсдэг. За энэ дээр болохоор бид нэр ерөнхийдөө гиалуроны хүчил агуулсан чигшүүлэгч өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй бөгөөд давхар дотроосоо ус уух шаардлагатай байдаг. За нүсүдол бол нарны нөлөө буюу дааврын өөрчлөлтөө түлхүү үүсдэг. За энэ дээр болохоор витамин С-ийн өндөр агуулмжтай бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө хэрэглүүл зүгээр. За гэхдээ витамин С-ийн өндөр агуулмжтай бүтээгдэхүүнүүд нь арьсыг хит хуурайшуулдаг болохоор давхар чигшүүлэх бүтээгдэхүүнүүдтэйгээ хамт хэрэглүүл нэн тохиромжтой байдаг. За үүний дараагийн асуудал нь болохоор цочрол улаалт. За энэ нь болохоор эмзэг арьс буюу харшилтай арьсанд түлхүү гардаг. За энэ нь болохоор синтело, аллотон зэрэг тайвшруулагчтай бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө хэрэглэх нь зүгээр байдаг. За үүний дараагийн асуудал буюу хөгшрөл төрчлээ. За энэ нь болохоор ерөнхийдөө коллагены алдагдaltaй асуудаг. За ерөнхийдөө бидний насжилтаас бас ерөнхийдөө шалтгаалдаг. За энэ нэрийн ерөнхийдөө бид нэр пептид, ретинол агуулсан бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө хэрэглэн зөв байх нэ. За ямар арьсны асуудалтай хүнд ямар бүтээгдэхүүнийг санал болгож болохгүй вэ? За түрүүний хэлсэнчлэн 5 арьсны байдал байгаа. За эхнийх нь болохоор эмзэг арьс. За энэ дээр болохоор ерөнхийдөө хит үнэртэй спирт өндөр агуулсан бүтээгдэхүүнүүдийг ерөнхийдөө хэрэглэхийг зөвлөдөггүй. За энэ бүтээгдэхүүнээс ерөнхийдөө хэрэглэгч маань болох зайлсхийх хэрэгтэй байдаг. За энэ дээр болохоор Beauty брендийн ерөнхийдөө бүх бүтээгдэхүүн тохиромжтой эмзэг мэдрэмтгий арьсанд тохиромжтой веган гаралтай бүтээгдэхүүн байдаг болохоор бүтээгдэхүүн тохиромжтой гэж өгдөг. За дараагийнх нь болохоор батгтай арьс. За энэ дээр болохоор хүнд тосон суурьтай. За ерөнхийдөө батг
утга маань ерөнхийдөө туслагчлалтаас одоо түлхүү гардаг болохоор бид нэр илүү усан суурьтай бүтээгдэхүүн хэрэглэх тохиромжтой байдаг. За Bitegod брендийн бүтээгдэхүүнээс ерөнхийдөө нөхцөлтийн эсрэг багцыг тохиромжгүй гэж үздэг. За ерөнхийдөө батхтай арьс маань ерөнхийдөө эмзэгшсэн байгаа болохоор одоо нөгөө гарсан одоо нөхцөлтийн эсрэг багц маань гарсан одоо батхыг илүү одоо нөгөө нэг жоохон өрөвсүүлж өгөх эрсдэлтэй гэж үздэг болохоор ерөнхийдөө нөхцөлтийн эсрэг багцыг тохиромжгүй гэж үздэг байгаа. За дараагийн арьсны байдал нь болохоор нарны гэмтэлтэй арьс. За энэ нь болохоор хүчтэй эксфолиатор буюу ретинолыг шууд санал болгодоггүй. За энэ дээр болохоор ерөнхийдөө үршлээний эсрэг багцыг тохиромжгүй гэж үздэг байгаа. За арьсны хүчтэй буюу одоо экзем одоо хүчтэй ерөнхийдөө арьстай хүнд болохоор бид нар сэтгэл санааг найлуулгахдаа дордуулахгүй гээд ерөнхийдөө аль болох зөөлөн орчны арилгатай бүтээгдэхүүнийг хэрэглэхийг ерөнхийдөө зөвлөдөг. За энэ дээр болохоор Bitegod брендийн маань ерөнхийдөө бүх бүтээгдэхүүн тохиромжтой байдаг. За дараагийнх нь болохоор хэд хуурай арьс. За энэ нь болохоор эксфолиатор хэрэглүүлэх за ерөнхийдөө алкогол одоо нөгөө юм төвшин нь хэд өндөр бүтээгдэхүүнүүдийг ерөнхийдөө хэрэглэхийг одоо нөгөө нэг тохиромжгүй гэж үздэг. За энэ дээр болохоор ерөнхийдөө цайруулах багц маань тохиромжгүй гэж үздэг. За энэ нь болохоор ерөнхийдөө витамин C өндөр агуулмжтай байдаг болохоор арьсыг одоо нөгөө хуурайшуулдаг. Тэгэхээр ерөнхийдөө хэд хуурай арьстай хүний маань арьс нь илүү хуурайших магадaltaй гэж үздэг болохоор энэ бүтээгдэхүүнийг нэг их санал болгодоггүй. За арьсны нийтлэг асуудал ба анхан шатны зөвлөгөө. За саяны асуудлууд дээрээ ерөнхийдөө бид нар тослог ихтэй одоо нүх бөглөрсөн зүйлсүүдийг ерөнхийдөө гол шалтгаанаас болж үздэг. За энэ дээр болохоор ерөнхийдөө хөнгөн бүтэцтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглүүл зүгээр ахнаа. За Bitegod брэнд нь олон улсын стандартаар баталгаажсан бөгөөд ISO болон за GPMC стандартуудыг ерөнхийдөө баримталдаг байна. За одоо Bitegod брэндийн эд бүтээгдэхүүнүүдийг тайлбарлая. За эхний бүтээгдэхүүн маань болохоор холионтой унтлагын маск байгаа. За энэ нь болохоор ерөнхийдөө манай брендийн хамгийн анхны бүтээгдэхүүн бөгөөд за унтлах ерөнхийдөө 3-5 орчны арилгууд байдаг. За энэний ерөнхийдөө давуу тал нь болохоор олон төрлийн ургамлын эсэндийн орчны арилгатай холионтой унтлагын маск нь арьсыг нэг шөнийн дотор колхионоор тэтгэж шимтгийлийг нөхөж гүн чийшүүлэх замаар өнгийг сэргийг нөхөн төлжүүлж өглөө гэхэд арьсыг өнгөлөг толгоор зөөлөн гэрэлцэн байдалтай болгоно. Ерөнхийдөө борлуулалт хийхдээ ашиглахад давуу тал болох зүйлсүүд нь болохоор за нэг хэрэглээ шууд үр дүнгээ өгнө. За арьсыг 9% чигшүүлээд 6% тослогийг тэнцвэржүүлнэ. Өнгийг сэргийн нөхөн төлжүүлнэ. За түрхээд угаах шаардлагагүйгээр шууд ундах тохиромжтой. За ерөнхийдөө алтны орцтой гялалзсан харагддаг бүтээгдэхүүн байгаа. За үнийн хувьд болохоор 24,000 төгрөгөөр худалдаалагддаг. За дараагийн бүтээгдэхүүн маань болохоор үршлээний эсрэг багц байгаа. За үүний давуу тал нь болохоор түрхдэг ботокс хэмээгддэг. За энэ нь болохоор колхионы нийлэгчлэлтийг түргэсгэж, үршлээг багасгаж, хөгшөлтөөс хамгаалж, арьсыг чийгшүүлж, чангалах үйлчилгээтэй. За ерөнхийдөө 28 хоногийн дараагаас ерөнхийдөө үр дүнгээ харах боломжтой. За тэгээд ерөнхийдөө арьсны дархлааг сайжруулах пептидүүд болон пребиотик агуулсан гэдгээр ерөнхийдөө давуу талтай. За вакцины нийт үн нь болохоор 172,000 төгрөг. За тэгээд үршлээний эсрэг тонер, серум, тосмон тус бүр 39,000 төгрөгөөр. За үршлээний эсрэг цохны тосмон болохоор 55,000 төгрөгөөр худалдаалагддаг. За үүний дараагаар цайруулах багц. За олон төрлийн ургамлын ханд болон амин дэмэрцээр баялаг найрлах нь арьсны эсийн түвшинд тижээлгч арьсны эсийн нөхөн төлжлийг хурдсгаж нар сайлах батхнаас үүссэн сэв толбыг бүдгөрүүлж арьсыг цайруулах үйлчилгээтэй. За энэ багц маань болохоор ерөөдөө 7 хоногийн дараагаас үр дүнгээ үзүүлж эхэлнэ гэж үздэг. За тэгээд витамин C-ний өндөр агуулмжтай болохоор чийгшүүлэх бүтээгдэхүүнтэйгээ хамт хэрэглээрэй гэж хэрэглэгчдээ ерөнхийдөө зөвлөгөн зүгээрээ. За тэгээд вакцины түн 78,000. За тэгээд тус бүр нь 39,000 төгрөгөөр худалдаалагддаг. За нөхцөлтийн эсрэг багц маань болохоор арьсны нүх дотор орсон өвцөн эс болон бохирдлыг гүйжүүлж арьснаас салгах замаар арьсны нүхийг цэвэрлдэг бөгөөд нөхцөлтийн эсрэг багц нь хуурайшиж таталтаж томорсон арьсны нүхүүдийг буцааж жижигрүүлэхийн тулд арьсыг гүн чийгшүүлэн хоорондоо таталтаж чангарсан арьсыг солиулж
нөхөн төлж байдаг. За нийт багцын үн 117 мянган төгрөгөөр худалдаалагддаг. За үр дүн нь болохоор ерөнхийдөө 7 хоногийн дараагаас ерөнхийдөө үр дүнгээ үзүүлж эхэлдэг. За дараагийн бүтээгдэхүүн маань гүн цэвэрлэх багц. За арсны гадруудах тос бохирдол нүүрний будгийг мицеллин молекулын онцлог бүрдлэр зөөлөн ярилгаж эмзэг мэдрэмтгий арсанч тохиромжтой арсыг хуурайшуулахгүй чиглэг байлгахад тусалдаг. За үүний үр дүнд нь болохоор арсын зөвхөн гадаргуугч биш нөхцөвийг гүн цэвэрлэн дараагийн чийгшүүлэх бүтээгдэхүүнүүдийг илүү сайн шингээдэг бүтээгдэхүүн байна. За тэгээ ерөнхийдөө веган одоо нэг бүтцтэй болохоор одоо эмзэг мэдрэмжийн арсанч тохиромжтой. За тэгээд нүрээ угаасны дараа одоо таталцсан одоо мэдрэмж төрүүлдэг бүтээгдэхүүн байна. За дараагийн бүтээгдэхүүн маань болохоор чийгшүүлэх багц байгаа. За арсанд хэрэгтэй олон витаминууд агуулдаг 3 төрлийн ургамлын анд бөгөөд 8 төрлийн гиалурын хүчилтэй маш зөөлөн бүтцтэй бөгөөд хуурайс нь чиг дутагдсан арсыг хормын дотор чигшүүлж, тавьшуулж өнгөлөг болгоно. За дараагийн нь болохоор мини мист байгаа. За энэ нь болохоор 12,500 төгрөгөөр худалдаалагддаг. За үүний дараагийн бүтээгдэхүүн төгс хамгаалалт нарны тус. За энэ нь арсыг цайруулдаггүй, чигшүүлэгчтэй бөгөөд арс нь нөсөө тол бүрчлээ хөгшрөлт үүсгдэг нарны UVA болон UVB туяанаас өдрийн турш хамгаалж арс нь маш хурдан шингэдэг тул өнгөлөг эрүүл харагдуулдаг бүтээгдэхүүн байгаа. За энэ нь болохоор SPF 50 нэмэгтэй. За тэгээ ерөнхийдөө одоо арсыг одоо хит одоо түрхэхээр цайруулдаггүй одоо нэг одоо бусад одоо нарны тус шиг одоо нэг түрхсний дараа бөмбөрж унах тиймэрхүү зүйлс байдаггүй. За үнэн нь болохоор 33 мянган төгрөгөөр худалдаалагддаг. За фаундейшн. За фаундейшны хувьд болохоор удаан тогтцтой крем нь өтгөн бүтцтэй бөгөөд маш бага хэрэглэгддэг. За нүүр бодлын өдрийн турш өвгөө гэрэлцэн толгоор арьстай байхад тусалдаг. За зарим хэрэглэгч маань ерөнхийдөө консилерийн оронд одоо хэрэглэхэд тохиромжтой өөд аралцаатай бүтээгдэхүүн. За өмнө нь болохоор M21, B21, B23 буюу цагаан шаргал, за цагаан шаргал гэсэн 3 өнгөөрөө ерөнхийдөө ялгаатай. За тэгээд хөлрөлт болон усанд ерөнхийдөө тэсвэртэй. За тэгээ мөн адил веган спиртгүй пропенго бүтээгдэхүүн байгаа. За үнийн хувьд 39 мянган төгрөгөөр худалдаалагддаг. За дараагийнх нь болохоор гелен праймер. За арсны нөхцөлийг үргэлж бөглөж, жигд толгор төрхийг бий болгож, нүүр бодлын тогтцыг хурцсгаж, гадны бохирдлоос хамгаалдаг. Мөн арс хуурайсан үед эсвэл угийн хуурай төрлийн арстай бол гелен праймер зузаан төрхөд өгөл арс нь илүү чийгшүүлж бодгийг яг нэгэн жигд одоо төрхөд одоо хэрэгтэй байдаг. За өмнөний үед болохоор 26 мянган төгрөгөөр худалдаалагддаг. За дараагийнх нь бүтээгдэхүүн бол whitening primer. За энэ болохоор ерөнхийдөө арсыг 1 тонн одоо цайруулж хөвгөлжлэгээтэй. За тэгээ нүүр бодлыг мөн адил удаан тогтвортой байдлыг нь хангадаг. За мөн нарны UVA болон UVB туяанаас хамгаалагддаг. За тэгээд үнийн хувьд 33 мянган төгрөгөөр худалдаалагддаг. За кушн. За энэ болохоор маш хөнгөн бүтэцтэй, чийгшүүлэгчтэй ба арсыг жигд бүрхэж өнгөлөг толгор өвгөө мэт харагдуулахаас гадна арсыг гэмтээдэг UVB туяанаас давхар хамгаалдаг. За өмнөний үед бол мөн адил M21, B21, B23 гэсэн юугаар 3 өнгөөр худалдаалагддаг байгаа. За Gidrogel face mask. За энэ нь болохоор өвчлөө үүсгэж сэргийлж арсны өнгийг сэргээх хүлчилгээтэй чигшлийн удаан хадгалдаг тул хуурайшиж барзайсан арсыг зөөлрүүлж нүдний орчмын хөх туяа болон үршлээсийг багасгана. За мөн арсны ус хадгалах чадамжийг өндөг. За энэ нь болохоор ерөнхийдөө ширхгээ өн 3500. За тэгээд харьцаг дотроо 12 ширхэгтэй. За дараагийн нь болохоор биоколлаген маск. За энэ нь болохоор биоколлаген нь арс руу шингэн нэвтэрч за гүн чийгшүүлж уян хатан чанарыг дэмжих Gidrogel маск. За энэ арсыг тижээж, сэргээж, байгалийн гэрэлцэн төрхийг нь илүү дэмжиж өгүүлжлэгээтэй. За тэгээд шөнийн турш хэрэглэхэд тохиромжтой. За ширхгээ өн 5500, харьцагнда 12 ширхэгтэй. За дараагийнх нь болохоор манай Aquarose гарын тос байгаа. За энэ нь болохоор хурдан шингэж гарын арсыг чийгшүүлэн толгор чанга байлгаж хөвшрөлтөөс хамгаална. За чигийг арсанд түгжиж удаан хугацаанд зөөлөн уяатан байлгах
тансаг орсон найрлагатай. За үүний хувьд болохоор 11 мянган төгрөгөөр худалдаалагддаг байна. За манайх сүүлд гаргасан биотын ус уналтын эсрэг багц байгаа. За энэ нь болохоор vegan protein-гүй. За найрлага нь хуйханд зөөлөн үсэнд ачаал өгөхгүй батлаа өндөр үр дүнтэйгээр ажилладаг. За нэг багцыг бүрэн тогтмол хэрэглэснээр ус уналт мэдрэгдэхүйц багасаж за илүү өтгөн яатан гэлэлцэн эрүүл бүтцтэй болох. За манай биотын ус уналтын эсрэг багцын refill буюу 200 мл хэмжээтэй бүтээгдэхүүн маань байгаа. За мөн адил шампунь, ингэжруулагч, маск гэсэн 3 төрлөөр байгаа. За дараагийнх нь болохоор манай cleansing oil байгаа. За энэ нь хөнгөн тосон бүтэцтэй нүүр будалт болон бохирдлыг үр дүнтэй арилгахын зэрэгцээ арсыг чийгшүүлж, тижээлвч, цэвэрсний дараа зөөлөн толгор мэдрэмжийг хүлдээн. За мөн адил пропенгүй, vegan, үнэргүй, сульфат болон силикон агуулаагүй найрлагатай. За үнийн хувьд 46 мянган төгрөгөөр худалдаалагддаг. За энэ нь болохоор манай cleansing oil-ийн маань 10 мл хэмжээтэй байгаа. За ерөнхийдөө хүмүүс маань удаан аялал цугуулгаар эсвэл яг нөгөө том бүтээгдэхүүн худалдаж авахаасаа өмнө л нөгөө жижиг тестерийг хэрэглэж үздэг хүмүүс энэ тохиромжтойгоор гаргасан. За үнийн хувьд болохоор 6 мянган төгрөгөөр худалдаалагддаг. За манай дараагийн бүтээгдэхүүн маань болохоор cleansing balm байгаа. За энэ нь зөөлөн тослог балан бүтэцтэй нүүр будалт арилгагч бөгөөд усан төсвөртэй будалтыг хүртэл арсны чийгийг алдагдуулахгүйгээр үр дүнтэй арилгаж арсыг цэвэр тижээлэг сэргсэн мэдрэмжтэй үлдээ. За мөн л vegan арилгатай пропен болон спирт агуулаагүй байгаа. За тэгээд үнийн хувьд 44 мянган төгрөгөөр худалдаалагддаг. За мөн манай cleansing balm маань 10 грамтай буюу аялал цугаалганд авч явах тохиромжтой байдлаар жижиг савлгаатай гарсан байгаа. За энэ мөн адил 6 мянган төгрөг байгаа. За үүний дараа бид нар болохоор худалдан авахчтай яриа эхлүүлэх зөвлөгөөнүүдийг баг зэрэг дурдж өгье. За бид нар худалдан хэрэглэгч нартайгаа хязгаарч эхэлж бүтээгдэхүүний үнэ ярьж болохгүй. За бид нар эхлээд хэд хэдэн шат дарааллын дагуу ерөнхийдөө ярил илүү зүгээр байдаг. За эхнийг нь болохоор сэтгэл татах асуулт тавих үргэлж найз өвшиг ханд гэж байна. За таны ярьсан одоо хамгийн их тулгарч байгаа асуудал нь юу байна гэд эхлээд асуудлын талаар эхлээд хэрэглэгчтэй ярих хэрэгтэй. За үүний дараагаар өөр дээрээ тулгуурсан жишээ өгч өгөх. За би ч бас ийм асуудалтай байсан. Гэхдээ одоо манай бүтээгдэхүүний үр дүн нь одоо ийм одоо энэ бүтээгдэхүүн маань тэд хоногийн дараагаас ерөнхийдөө үр дүнгээ одоо илүү өгсөн гэдэг. Яг баталгаатай шийдлийг хэрэглэгчдэд ярих. За дараа нь сонирхлыг төрүүлэх хүчтэй орцыг дурдах. Ерөнхийдөө одоо сүүлийн үед болохоор бүх хэрэглэгч нар маань ерөнхийдөө бүтээгдэхүүнүүдийн орч найрлагуудыг илүү түлхүү сонирхдог, одоо илүү тэрүүнд анхаардаг болсон. Тэгэхээр ерөнхийдөө битгээд брендийн бүтээгдэхүүнийхээ ерөнхийдөө орч найрлагуудыг ерөнхийдөө дурдж өгөөд, орч найрлагуудыг ерөнхийдөө тайлбарлаж өгөөд, за энэ нь болохоор ерөнхийдөө бид нарт их давуу тал болж өгөөд, за ерөнхийдөө яг тухайн одоо орч найрлагын нарыг бид нар зөвлөгөө өгөө явуул зүгээр гэдэг. За үүний дараагаар урамшуулал бэлэг хямрал болон боломжийг нь дурдах хэрэгтэй. За хямрал бэлэг урамшууллыг дурдах, за худалдан авалт ийм боломжтой хувилбаруудыг ерөнхийдөө дурдах хэрэгтэй. Одоо жишээлбэл хувийн төлөх нөхцөлтэй ч гэдэг юм. Ерөнхийдөө тиймэрхүү одоо уян хатан байдлуудыг санал болгох хэрэгтэй. Бид нэр ихлэ бүтээгдэхүүнээ биш шийдлийг нь тухайн хэрэглэгчтэй заах хэрэгтэй байдаг. За одоо энэ дээр яг хэдүүлэх нь өмнө ярьсан зүйлсүүд байна. За асуудал, за өмнөний дараагаар туршлага зөвлөгөө, онцлог, хорс найрлага, бодит дүр дүн. За өмнөний дараагаар худалдан авалтын урамшуул буюу боломжийн талаар ерөнхийдөө ярих хэрэгтэй. За худалдан авахчийн төвд тавьсан харилцан яриа бий болгоно. За тухайн бүтээгдэхүүнд тухайн хэрэглэгчид яагаад хэрэгтэй вэ гэдгийг ухамсарлуулах. За ихтгэл төрүүлж шахалтгүй урамшуулалттай борлуулалт хийхэд туслана. За мөн хэд хэдэн анхаарах зүйлсүүд байгаа. Үргэлж найрсаг илдэг хандлага гаргах хэрэгтэй. За нэмсэглэл бол анхны итгэлцлийг бий болгох хамгийн энгийн арга бөгөөд биеэ зөв авч явах, нээлттэй харилцах нь хэрэглэгчдэд илүү ихтгэл төрүүлнэ. За үүний дараагаар гадаад төрхөө брендийн түвшинд
тохируулах хэрэгтэй. Бид нар ерөнхийдөө одоо нүүр будал болон арьс арчилгаа үснээ ерөнхийдөө гоо сахны брэнд болохоор ерөнхийдөө нүүр будалтандаа бас ерөнхийдөө гадаад төрхөнд илүү анхаарах хэрэгтэй. Чамбай цэвэрхэн өдрийн гэрэл зохицсон хөнгөн бодолт хийх хэрэгтэй. За арьс арчилгаа хийдэг өөрөө бүтээгдэхүүнээ хэрэглэдэг хүн гэдгээ ерөнхийдөө тухайн хэрэглэгчдэд ойлгуулад ерөнхийдөө танилцуулах хэрэгтэй. За үүний дараагаар хизээж худлаа буруу мэдээлэл өгөхгүй байх хэрэгтэй. За арьсны төрлөөс хамаарч тохирохгүй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд шахаж борлуулах хамгийн буруу зүйл. Тэгэхээр ерөнхийдөө бүтээгдэхүүний үйлчлэл болон найрлага үр дүнгийн талаар баталгаатай мэдээллийг ашиглан хэрэглэгчдэд тайлбарлаж санал болгох нь хамгийн зөв шийдэл байна. За үүний дараагаар өөрийн бүтээгдэхүүнээ сайн мэддэг байх. За ерөнхийдөө онцлог орс найрлага тохирох арьсны төрөл ашиглах зааврыг ерөнхийдөө сайн мэддэг байх хэрэгтэй. За тэгээд түгээмэл арьсны асуудлууд дээр ямар бүтээгдэхүүн тохирохгүй вэ гэдгийг ерөнхийдөө мэдэх хэрэгтэй. Ерөнхийдөө тэгээд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ одоо танилцуулж борлуулах зүйл хийж явахдаа одоо тухайн одоо манай худалдааны зөвлөх маань өөрөө бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэж байгаагүй бол ерөнхийдөө хэрэглэгчтэй цаашаа одоо нэг харилцаа үүсгэж явахад хэцүү байдаг. Тэгэхээр ерөнхийдөө аль аль талтай ихтгэл бий болох үүднээс ерөнхийдөө өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хэрэглээд үзсэн байх нь ерөнхийдөө зүгээр байдаг. За үүний дараагаар борлуулалт буюу итгэлцэл. За энэ нь болохоор хэрэглэгчтэй урт хугацааны харилцаа бий болгох нь нэг удаагийн борлуулалтаас илүү үн цэнтэй. Бүтээгдэхүүн зөв санал болгож асуудал шийдэж өгсөн хүн хэрэглэгчийн итгэлийг авалж авна. За зарах биш туслах хандлага үргэлж амжилт авчирна. За тэгээд та хэдтэй амжилт хүсье. Баярлалаа.